Монгол сүүлийн жилүүдэд саагрын өвчнөд хүмүүсийн тоо нэмэгдэж 100 мянга гаруй хүн энэ өвчнөөр өвчлсөн гэдэг судалгаа бий. Тэгвэл эдгээр хүмүүсийг хэрэгэлдэг цуснд саагрын хэмжээг тогтворжуулдаг инсулиний тариа тасраад 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Нэг цэцэн 500 гаруй. Тасарсан маам шүү. Цаа аваад ирж байгаа газар мэд болчихсон. Тийм. Тасраад хэр удаж байгаа юм бол жоохон мэдээлэл өгч шүү дээ. Ер нь яг тодорхой хугацаа бол яг нэг сарын гаруй мал болцсонгүй. Хүмүүс хэрэг асууж байна. Нэлээд асууж байна. Мэдхгүй манайх ер нь зардгүй. Импексийн салбарууд тассан. Тийм, ер нь бол тасарсан байгаа байхгүй. Сайн байна уу? Саагрын дээрээ Оо тийм үү, тасраад хэр удаж байгаа юм бол 2 сараас ч болж байна. За бөмбөр цахын ойролцоо бол ийм ханган нийлүүлэх төв болон эмийн сан маш их хэмжээгээр байршдаг. За тухайн ойр орчимд ирж манай сурвалжлах баг 10 орчим эмийн сангаас инсулиний тариа байгаа эсхийг тодруулахад байхгүй гэдэг хариултыг өглөө. За эмийн санчдын хэлснээр бол инсулиний тариа тасраад 2 сар гаруй хугацаа болсон гэж хэлж байна. За тэгэхээр бол Mixtard гэж нэг тариа байгаа, Novamix 2 энэ хоёр тасраад одоо бүтэн сар болж байна. Тий. Одоо тэгээд энэ өвгөд төгсөж сахартай хүмүүсийн тоо бол одоо 80 мянга гарцсан байсан хэдэн жилийн өмнө. Одоо бол 100 гараа байлгүй дээ энэ чинь. Сахарын өвчин бол их газар авч байгаа шүү дээ. Тий. Тэгээ одоо энэ за яхав зарим ч яхав гадаад матадаас захиалаад аваад ингээ болоод энэ чинь тэгтээ энэ чинь улсын баг авчтай энэ чинь. Ийм хэмжээнд одоо ингээд энэ олон хүмүүс ингээ охироо бүтэн сар болдог. Ийм ачи юм одоо явагдаж шүү дээ. Одоо энэ ч одоо тий одоо 8-9 жил болж байгаа юм. Тий. Тэгээ би бол сүүлийн 2 жил тарианд орсон. Тэгээ тарианд тасарсан. Тэгээ одоо энэ тэнцэнээс л одоо тий юу захиж мэгчл авчирч шүү дээ. Тий. Тэгээ хамгийн гол би яах вэ? Тийм үү? Энэ олон надаас настай өчнөө хүмүүс байгаа шүү дээ. Одоо тий эднэр яах вэ? Тий. Тэгээ өөр хэмээн одоо эмийн сангуудаар л яваад байна гэсэн. Тэгэл дүүргийн эмнэлгээр тараадаг байхгүй. Одоо ганцхан хөхтэй 9 сарын 5-ны үеэр яриараа гэд. Яг сар 5 хоног болж тий. Тэгээ даатгалаар авдаг 1000 амтан байгаа шүү дээ энэ тий. Чихрийн шижингийн тариаг манай улс 3 импортлогчоос 24 нэрээр оруулж ирдэг. Тэгвэл чухам яагаад инсулиний тариа манай улсад тасрах болсон талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулах хүргье. Тэгэхээр энэ бол Даан улсын Novo Nordisk гэдэг үйлдвэрт үйлдвэрлэгддэг одоо их өндөр эмчилгээний чанартай одоо их чанартай эмийн бүтээгдэхүүн гэсэн үг. Гэтэл Даан улсын одоо Novo Nordisk эмийн үйлдвэрээс бидэнд одоо ингээд 8-9 сарынхаа импортыг хийхгүй тасалдал үүсгэх гэдэг байгаа үндсэн шалтгаан юу вэ гэхлээр тэр үйлдвэрт яг одоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийг юу гэдэг савлгаа хийдэг шугамд нь маш том эвдэрэл үүссэн гэж байгаа юм. За тэгээ энийг ээжтэй хизээ засаад хизээ ашиглалтанд ороод хизээ одоо манад ингээд эм нийлүүлэх боломжтой байна гэхлээр яг тодорхой хугацаа заасан хариу өгөхгүй байгаа. Тэгэхээр энэ маань ээжтэй бид бас эрсдлээ тооцоод 26 онд ч гэсэн энэ эрсдэл давтагдаж магадгүй байна гэд тэр тухайн тендерт шалгасан эм ханган нийлүүлэх компани маань өөрөө Бразилийн Novo Nordisk хандаад тэгээ Бразилд нөгөө савлгаатай байгаа 800 ширхэг одоо энэ урт хугацаатай инсулинийг авах гээд биднэрт эмийн зөвлөлд хүсэлт өгсөн байгаа. Тэгэхээр энэ маань 9 сарын 15-наас 20-ны хооронд экспортлж орж ирэх одоо боломж импортлж орж ирэх боломж нөхцөл үүсэж байгаа. Ямар ч тач эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын газраас удаан үйлчлэгээтэй инсулиний тариа 10 хоногийн дараа ирнэ гэж хэллээ. Гэхдээ нийт хүн амын 11.2% чихрийн шижинтэй байдаг манай улсад инсулиний тариа 2 сар тасрах нь ноцтой асуудал юм а.